Ин-80П олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд бүртгүүлэх зааврыг хүргэж байна. Эхлээд та аппликейшнаа татаж суулгасны дараа бүртгүүлэх цэсийг сонгож орно. Үүний дараа бүртгүүлэхэд зайлшгүй шаардлагатай 3 нөхцөлтэй танилцаад 2 удаа дараагийн дарж өгнө. Аппликейшн ашиглахдаа хэрэглэх зураасан кодыг тохируулахын тулд бүх нөхцөлийг зөвшөөрөн загварыг 2 удаа ижил зурж тохируулна. Үүний дараа та өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх ба доош гүйлгэн утасны дугаарын мэдээллийг бөглөнө. Дугаараа утастай хамт холбуулж аваагүй зөвхөн SIM авсан бол урьдчилсан төлбөрт дугаарыг сонгох, харин утастай хамт холбуулж авсан дараа төлбөрт дугаар бол эхний 3 сонголтоос сүлжээгээ сонгоно. Сүлжээгээ мэдэхгүй тохиолдолд таны утсанд 114-өөс өмнө нь ирж байсан мессежээ шалгаарай. Дараа нь утасны дугаар баталгаажуулах дээр дарж утсанд ирсэн 6 оронтой кодыг бичиж оруулна. Оруулсан мэдээллийг шалгаад дараагийн цонх руу шилжин бичих баримтны зургийг дарж эсвэл байршуулж оруулна. Хадгалах дарахад ок гэсэн бичиг харагдаж байвал амжилттай хадгалагдсан ба дараагийн дарж бичих баримтын дугаарыг оруулж өгнө. Хэрвээ танд гадаад иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд нүдийг хоосон орхих боломжтой. Хот болон ажил цэсийг заавал сонгох шаардлагатай ба бусад нүдийг хоосон орхиж болно. Ингээд мэдээллийг бөглөөд дараагийн цонх руу шилжинэ. Үүний дараагаар данс баталгаажуулах дарж өөрийн нэр дээрх Солонгос банкны дансны мэдээллийг оруулж бүгдийг зөвшөөрөөд дараагийн дарна. Таны дансанд манайхаас 1 вон илгээгдсэн ба гуйлгээний утхан дээр бичигдсэн 4 оронтой тоог дээр хэсэгт бичиж оруулан дараагийн үйлдэл рүү шилжинэ. Хамгийн сүүлд ERS баталгаажуулалтыг хийх шаардлагатай бөгөөд дэлгэц дээр гарч ирж буй 2 оронтой тоог тогтоосны дараа дуудлага авах дээр дарна. Таны утсанд ирж буй дуудлагыг аван дохио дугарсны дараа 2 оронтой тоог товчлуур дээр дарж оруулна. Дуудлага автоматар тасартал түр хүлээнэ үү. Хамгийн сүүлд баталгаажуулалт амжилттай товч дээр дарна. Таны бүртгэл амжилттай боллоо. Манай үйлчилгээг сонгосон танд баярлалаа. Хэрэв та бидэнтэй холбогдохыг хүсвэл дээрх дугаараар холбогдох боломжтой. Энгийн хэрэглээ Ин-80П.